Ах хэдэн онд юм бэ? 2007 онд сургуулаа би төгсөж ирэл танилцж ирсэн шүү дээ. Залууч байсан байна да. Ааха. 29-тэй залуу юм байна да. Тэгээд анх нөгөө нуурыг готог болгож нэг хиймлэх гэсэн юм аа. Одоо энэ бурхан багш хэлцүүл төрүүлээ. Ааха. Тэр жил нэрээ ажилуулад их олон залуучууд тэнд очиж гулгаж сайхан орчин бүрдүүлсэн шүү дээ. Ааха. Анх тэгж ажлын гараагаа эхэлж явахдаа уулзч танилцчихлаа тий. Том аймгийг бас сэтгэлдээ чилээгээд ингээд аваад явж байгаа. Энэ одоо чиглэлээр ажиллах нь ямар санагдаж байна. Энэ бол их том хариуцлага шүү дээ. Аа. 84,000 оны одоо хүмүүсийг одоо амьдрал за тэгээд энэ асуудлыг шийднэ гэдэг бол тий. Юу гэдэг нь хариуцлага гэж боддог. Хүн бол одоо тэгээд нэгэнд одоо тэгээд өөрөө энэ одлын итгэлийг аваад ажиллана гэж бол тэгээд хууль талаар одоо энэ хүмүүсийн хадлаа адилж хамсан л гэж боддог. Гэхдээ энэ олон салбарын үйл ажиллагаанд оролцдог гэсэн үг. Юу аймгийн дарга хийх бол тийм амар ажил биш ээ. Үнээс одоо маш их одоо дэсвэр дэвчээр маш уруу ухаан тэгээд олон зүйл шаардна. Тэгээд би бол өөртөө бол ер нь төдийлөн хангалттай гэж боддог шүү дээ. Бас өөрөө бас хичээх хэрэгтэй, олон мэдлэг юм сайн судлах хэрэгтэй, иргэдийнхээ үгийг сайн сонсох хэрэгтэй гэж боддог. Харьцангуйны дата бас хувьд бол бас олон салбар дээр ажиллаж ирсэн юм байна. Тэгээд бас өөрөө бас нэг эцэг юм одоо жирийн нэг энэ жирийн нэг одоо нэг ажилтан гаралтай тийм болохоор бас дундаас тус амьдралтай хүмүүсийн бас зах цохыг бас гадралдаг гэж боддог шүү дээ. Аа. Энэ 4 жилдээ бол эдийн засгийн баримттай ажиллая гэж бодож байгаа. Аа за. Эдийн засгийн тэмцсэн үйл ажиллагаа явуулъя гэж бодож байна. Зөвхөн одоо энэ зөвхөн дотоодын одоо энэ орон нутгийн төсөв усан төсөх харахгүйгээр бусад их усрээс хөрөнгө оруулалт татах боломж юу байна вэ? Тэгээд одоо энэ гол баримжаа бидэнд байх хэрэгтэй. Тэр нь юу гэхээр энэ үйлдвэрлэл нь дотоодын үйлдвэрлэл маань юун дээр бий болж байгаа гэдгийг тэр суурилж бодлого гаргах гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл манай дорн тавиад дотоодын нөхцөлтөний 30 гаруй хувийг нь хөдөө аж ахуйн салбар. За мөн одоо 30 гаруй 40 орчим хувийг нь уулуулах салбар. За үлдсэнг нь болонгод одоо 30 гаруй хувийг нь болонгод энэ үйлдвэр үйлчлэгээ аялал жуулчлалын салбар дээрээс бий болдог гэсэн. Аа за. Тэгэхээр тэнд их үйлдвэрлэл явуулчихна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ салбаруудыг дэмжсэн бодлого гаргаж ирж эдийн засгийн баримжаатай бодлого болж урна л гэсэн үг. Тэгэхээр төдөө аж ахуйд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Яг эндээс бидэнд үйлдвэрлэл бий болж эндээс баялаг бүтээгдэж гэсэн үг. Тийм болохоор ингээд ийм жоо эдийн засгийн одоо тэр судалгаан дээр үндэслэж бид одоо бодлого шашиг гаргавал илүү одоо амьдралд ойрхон илүү биелэгдэх боломжтой илүү одоо олон одоо ажлын байр бий болох юм боломж бүрдэнэ л гэсэн. Тэгвэл энэ дэрмүүлэх 3 салбар дээр тулгуурласан үйл ажиллагаа явуулъя гэж төлөвлөж байна. Аймгийн хувьд л. 100 бүсийн хэмжээний томоохон одоо төвлөрөл манай аймаг дээр бий болдог. Тэгээд энэ бүсийн одоо онцлогын хэмжлэгийн төв манад байж байна. Одоо эрүүл мэндийн салбарын тий. Тэгээд манай одоо хүүхдэд бол тэгээд бүсийн хэмжээндээ бол олон сургууль цэцэрлэгтэй аймаг. Тийм бол нийгмийн салбарын үйл ажиллагааг бол бас бид бас дэмжиж ажиллах ёстой. Нийгмийн салбар дээр анхаарахгүй болохгүй. Эрүүл мэнд дээр бид анхаарах шаардлагатай. Тийм болохоор одоо эрүүл мэндийн байшин барилгын өргөтгөл хийгдсэн, шинэ эмнэлэг баригдсан. За энэ жил одоо тэгээд энэ манай энэ бүсийн онцлог хэмжлэгийн төвийн наадлын шар байшин бүтэн засварлагдана. Тэгээд энэ хэмжээний албан агчдад дэмжсэн бодлогыг амин хэрэгжүүлэх шаардлагатай. Тэдний нийгэм батгах гэсэн. Тийм бол манай дээрс нөгөө нэг энэ байрны өрсөлдөгөө олгодог энэ бүсчүүдийг манай аймаг хэрэгжүүлдэг шүү дээ. Багш нар дээр эмчнэр дээр яваад байна уу? Багш эмчнэр дээр явж байна. За. За мөн одоо энэ цэцэрлэгийн багш нар гэсэн. Аа за. Тэгээд эдний нөгөө нэг байрны өрсөлдөгөө олгох. Тэгээд энэ багш нарыг одоо боловсруулалтаа зала бүгдэнд нь олж чадахгүй. Аа за. Үнэхээр одоо чадвартай одоо тийм багш нар дээр за энэ байрны өрсөлдөгөө тэтгэлэг болох гэсэн үг шүү дээ чинь тийм. Ийм одоо ажлыг бол хийдэг баг. Манай аймаг дээр байдаг. Энэ бол ингээд боловсрол эрүүл мэндийн салбарт хийж байгаа том ажлуудын нэг шүү дээ. Одоо Улаанбаатар хотод нэг хэсэг аюул их юм төвлөрөл явж байгаад одоо энэ яг саарж эхэлж байгаа шиг байна те яг нөгөө асуудлууд нь овоорч эхэлж байгаа шиг байна. Утааны, түгжирлийн
байшин барилгын одоо тог цахилгаан нэмэгдээд одоо ороод ирлээ. Тэгэхээр одоо ингээд за би нэг хэд хэдэн хүмүүсэд мэднэ. Бизнес эрхэлдэг хүмүүс ерөөсөө доронтойх биш. Гэхдээ доронтыг сонгож ирээд энд үйл ажиллагаа явуулж байгаа ингэж харагдчихлаа. Тэгэхээр яг нэг ийм урсгал бий болж байна. Энэ зүйлд дорон таймаг ер нь тэр бэлтгэлтэй байгаа бол энд яаж хандж байгаа. Тэгэхээр одоо энэ дорон таймаг бол бид түрүүнд хэлсэн Үхэлтэй аймаг гэж тийм. Энэ дорон таймаг бол усан төсөвт одоо орлон бүрдүүлдэг 6 аймаг гэдэг. Оо за. За дотоодын нийтийн бүтээгдэхүүн нэг их найд гарсан 4 аймгийн нэг. Тэгэхээр бидэнд ийм эдийн засгийн суур байна. Хоёрдугаар л одоо энэ дорон таймгийн одоо ирээдүйн төлөвлөлт өөрөө хүмүүстийн төлөвлөлт нь өөрөө за урт хугацаанд бол дорон таймаг бол бүс нутгийн хэмжээнд одоо төвлөрөл бий болсон бүс нутгийн хэмжээнд хөгжих юм боломжтой аймаг. Одоо манай дээр чинь ер нь төмөр замаас төрийн сорилт төмөр замын бодлогын хүрээнд энэ бичиг бомтоор дамжаад 900 одоо бомтоор гарах энэ босоо тэнглэгийн төмөр зам бол яригдж эхэлсэн байна. Энэ ажил бол эхэлнэ. Тэгээ удаандаа бол дорон таймагт бол ер нь ажилтай хөгжлийн одоо хувьд бол бүх талын боломж эдийн засгийн хувьд бол улам чадварчих юм боломжтой гэсэн. Тэгээ олон бомттой. Тэгэхээр ингээд цаашдаа бол ер нь дорон таймагт төвлөрөл бий болох нь бол гарцаагүй. Тийм бол одоо энэ чиглэлээр бас аж ахуйн нэгж байгууллагууд нааш ирж байгаа юм билээ. Тэгэхээр бид энэ боломжийг бий болгохын тулд бүх талын одоо дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй. Ялангуяа аж ахуйн нэгж байгууллагуудад. Тэгээд чинь тэгжиж одоо бид эдийн засгийг чадварчуулна шүү дээ. Тэгжиж одоо ингээд төвлөрлийг бий болгоно. Тэгжиж ажлын байр бий болно. Одоо ер нь энэ жилээс ер нь Улаанбаатар хотоор нэлээд явъя гэж бодож байгаа. Энэ маань ингэж явж байгаа юм шүү дээ. Энэ маань ингэж явж байгаа юм шүү дээ. Энэ юм бодож идэх юм байна шүү дээ гэж хоорондоо уйлдах, ойлголцох гэдэг талд бас юм дэмтэй юм болов уу гэж бас бодож байгаа. Тэгэхээр салбарынханаар юу жоохон гэж гисэж явъя гэсэн бодол бас төрж байгаа. Би энэтэйгээ уулзч нэгдэж юм хийх дээр ус зэмгийг бодох юм бол арай ч таар байдаг юм гэж хардаг. Яг үнэ. Яг би таарч байна. Харин тий. Одоо тэгээд бид ч ойдсон багтаа тийм л байсан. Харин тий. Тэгээ энэ тал нь одоо илүү одоо байвал одоо өөрөөр нэгдэж нэгтрах хамтарч юм бүтээх нутаг орно гэсэн одоо дэмжлэгийг үзүүлэх нутаг орны хувьд арай өөр хандах. Тэгээд одоо хаана гайгүй явж байгаа залуучууд байна. Тэд нар одоо бусдаа одоо боломж олгох ч гэдэг юм те. Энэ зүйлд ер нь илүү явбал зүгээр. Тэгээд эднэрийг илүү сурчлах. Тэгээ би одоо энэ өдөртөө худалдаа нэг за энэ зар мар дээр би одоо өөрөө зарлж явдаг шүү дээ. Болон ус нэг иргэдэд бас ингэж урайлаад энэ үндсэн үргэлжлээ застрага хувьд. Дотоодын худалдаа авалтыг нэмэгдүүлчих юмсан. Нэг аж ахуйн нэгжсэн орлоготой болчихсон. Нэг иргэнцсэн орлоготой болчихсон. Тийм бол тэдний вараа үйлчлэгийн сурчлын очиж үзье. Зөвхөн очиж үзэхээс гадна олон нийт түргэл та. Тий. Болж юм сайхан байна. Одоо энэ баялаг үтэй гэж чинь. Тэгээ миний бас үндсэн нэг юм болож боддог шүү дээ. Тийм болохоор энэ ялангуяа аж ахуйн нэгж байгууллагууд төр идэв тулж тэдний одоо бараа бүтээгдэхүүн сурчилж. Тэгээ үдсдэн худалдаа элдийн одоо арга хэмжээнд дээр голцоо өөрөө тэгээд жижигхэн одоо нэг юм юуг тавиад байгаа шүү дээ. Урайлаад зараа бүргээд яриндаа одоо энэ хэвлэлийн нэг зарим нэг юм булаагаад байгаа юм шүү дээ. Энэ мэдээлэл салбарлаа ер нь зөвлөд хүч төрөм гарч ирж байгаа. Сая одоо нэг цагуурын нэг мэдээ бас энэ цагуурын мэдээ явж нэг өөрөө зарсан. Тэр доор нь бас зарим нэг хүмүүс ütсэн л байсан. За цагуурчууд уул таарна. Яг илүү сүргийн биш дээ байхгүй. Анхааруулъя тийм. Санаа нь бол тийм ээ. Тий. Тэгээс бусдын ажлыг авах гэсэн бодлого байхгүй. Тэгэхээр энэ чинь нөгөө магадгүй юм яг ажлыг ачааг аваад явж байгаа энэ чадварт хүнд нуулуулах чадварт суралцах хэрэгтэй баг тий. Тэр үгийг авч өнгөрөөд сурах гэдэг чинь төрийн ажил хийдэг хүн за энэ олон нийтийн ажил хийдэг хүний нэг сурах зүйл нүг авч сурах хэрэгтэй. Ер нь тэгэж энэ ажил хийж байгаа гэсэн. Хэрвээ та шөмжлүүлэхгүй гэж энэ ажил бол та хийх хүндрэлтэй л гэсэн. Энэ олон хэлж байгаа үг чинь нэг талаараа шүүмжилж байгаа юм шиг хүртэл нөгөө талаараа ажилч нь тусалж байгаа хэлбэр байхгүй. Магадгүй миний хараагүй үндсээр хүн хэлж болдог шүү дээ. Болохгүй байгаа зүйлийг. Тэ? Тийм болохоор энэ сэтгүүл зүйн салбар альваа энэ хараад бас байгууллагууд хэлж ярьж анхааруулж зүйлийг тусалж авч ажиллах юмсан шүү дээ. Хүний бухимдж байгаа ууралж хэлж байгаа шүүмжилж байгаа зүйлийг зургууд өнөдөөс авч болохгүй л тэ. Энэ дунд чинь хэрэгтэй зүйлийг хэлж байгаа шүү дээ. Болохгүй байгаа зүйлийг хэлж байгаа шүү дээ. Энэ тэгж харах зүйтэй болож боддог. Тэгээ төрийн чиглэлээр бас нэлээдгүй олон жил ажилласан байна. Орлогчоор бас нэлээд олон жил ажилласан байна тий. Би одоо
Анх бол одоо ус сургуулийн газар ажиллаж байсан. За. Дараа нь одоо хотогчлын байгууллагад ажилласан. Тэгээ тэрний дараа одоо нам улс төрийн ажлаар мэдээ эднээс ажилласан. Тэгээ одоо энэ төрийн ажил буюу застрын орлогчоор гэрэл. Ингээд ажилласан. Тэгээ олон салбарт ажилласан. Тэгээ голцоо одоо тэр энэ бол тийм дэд үтцийн юуны талын ажил дээр аж ахуйн талын ажил дээр л төлөв ажиллаж ирсэн. Үтцийн үнэл. Тэгээ өөрийн мэрэгчлэл эдийн засгийн мэрэгчлэлтэн. За. Бүр үндсэн одоо аюулс нь бол зураач. Тийм үү. Тэр чинь юу ч мэддэггүй. Өнөө 10 жилийнхэн сайн мэддэг. Бусдын хүмүүс сайн мэдэхгүй. За. Өмнө тэр тал руу аюулс нь. За. Яг энэгээр бол яваагүй. За. Тэ. Тухайн үед чинь нөгөө 90 оны үед чинь бас боломжгүй. Манай ээж авч хоёулаа одоо ажиллагүй. Ээж минь одоо эртээ төд гарцсан байсан. Олон хүүхдтэй гэдгээр. Тэгээ 90 онд чинь бас чаг байсан шүү дээ. Тэгээд хүн болгол ер нь бол амьдрал авах жоохон дөрөцсөн үе. Тэгээ манай ээж авч олон хүүхдтэй тэгээд намаас сургадад дээр жоохон төлбөрийн асуудал үүсээд. Тэгээд бас одоо мэрэгчлээ сонгох дээр арай өөр бас амьдрал хэрэгтэй эдийн засгийн юм сонгуул яадаг юм бэ гэх. Ингээл явсан да. Тэгээд одоо тэгээд боддгийг ер нь жоохон тийм нэг зураач байсан бол ямар хүн байх болсон бол гэж заримдаа боддог шүү дээ. Одоо тэгээд шилөө цаг юмуд дээр зураг зурх дээр цаг дээр гарч явах юм. Гэхдээ одоо байхгүй. Тэгээд тийм боломж одоо бүрдэхгүй. Тэгээд зураг зурнууд чи их сайхан 50 орчинд. Тэгээд тэгжээ зурдаг гэдэг шүү дээ. Тийм. Хэдэн оны төгсөгч вэ? Би 98 онд төгссөн. 98 он. Тийм. Аль сургуульд? Одоо тухайд одоо 5 дахь одооний 5 дугаарыг тий 10 жилийн сургууль байсан. Тэгээ 7 дугаар сургууль гэж байсан. За. Тэр сургуульд төгссөн шүү дээ. За. Манайх ч нэг халахгуулаас нүүж ирээд. Халахгуулаас нөө эрдэмшлийн хүрээлэл мань аймаг руу нүүж ирэхэд. Манай авч эрдэмшлийн хүрээлэл жолооч байсан. Тэгээ наашаа нүүж ирээд тэнд амьдэрсэн. Монгол улсын түүхэнд. За. 20 дугаар зуун гарсаар 1911 оны үндэсний эрхчлөлийн хувьсгалыг өдөрдөн зохион байгуулж одоо манлайлж явсан хүн бол Дорнот аймгийн Гурван Загас сумын Манлаабаатар Дамжин сүр. Энэ одоо энэ гүнгөр одоо үндэсний эрхчлөлийн хувьсгалыг төсөөлөх аргагүй. Гурван замын тулаан одоо ховдог чөлөөлөх гэдэг бүх танд оролцсон ийм гарамгаа тийм өдөртөгч хүн шүү дээ. За хоёр дахь нь бол 1921 оны ардын хувьсгал. Энийн одоо гол удирдагч Монгол улсын ерхий сайд хийж явсан маршал Орлогийн Чавс. Тийм бааз. Гурав дахь нь одоо 90 оны цагаан морин жилийн хувьсгал. Тэ энэ хувьсгалыг удирдсан одоо манлайлж явсан бол Дашболор сумын Зориг агсан. Тэр Монголын одоо ийм хэцүү хүнд цаг үед амнаад оронд нутгаас ийм одоо чадaltaа тийм одоо том удирдагч төрж тий улс орны хэмжээнд болж байгаа бүх үйл явдлыг одоо зохицуулсан байдаг. 20 дугаар зууны 3 том одоо гол хүмүүс. Тэгээ 3 том одоо хувьсгалын үед оролцож явсан юм дутгалтна. Тэгэхээр энэгээр юу гэж нөхлөөр Дорнот аймаг бол өөрөө бас ийм оюунлаг. Тэгээд ер нь Дорнот аймагаас одоо олон тийм том одоо хүмүүс төрж улс орны ийм хэдүү цаг үеийг бол давж гарддаг юм болов гэж боддог. Тэ. Тэгээ энэ бас нутаг орны онцлог тийм байна. Ирэнгийн чадaltaа ийм ирэнгийн чадaltaа хүмүүс ч нь бол тэгээд нэг бие даасан гэдэг шүү дээ. Тийм нэг бусдаас нэг гоохгүй. Тэ. Тэгээ тэрнгээрээ гэдэг юм болоо. Тэгэхээр нэг нутгийн онцлог. Тэр нэг хэлэх гээд таны асуултанд хариулах гэдэг юм байхгүй. Бие даасан хүмүүсээ. Бусдаа дараа болохгүй. Амьдралаа авдаг ийм төрлийн хүмүүс болов гэж боддог шүү дээ. Одоо тэгээд жоохон ойртох хэрэгтэй ч гэдэг юм уу? Эсвэл би жоохон ойртох гэж байгаа өөрийнхөө хувьд найзуударгаа ойртээ юу вэ түүгээрээ гэдэг шиг сурвалжлага хийж явъя. Найздаа тусалж байгаа бол тэр үз тий. Ер нь одоо ялангуяа хот өрөөнд явж байгаа хэдийгээ бас нутгийн хоорондоо гахын хараг мэдэг. Зөөц би одоо тантаа усаал нэг байна. Яг би таны нэг хоёул ярианы ихэнд хэлчихсэн тий. Ер нь ингээд нутгаасаа гараад эргээд ирэхэд ямар байна вэ гэж. Тэр нь нутгаасаа гараад ингээд холдож үзээд эргээд ирэхэд хүнийг бодол төрдөг юм байл л дээ. Ер нь ингээд бүх юм ингээд өөр талаас харж чаддаг болчдөг. Нөгөө болоогоор хийдэг цэлмэг залуу үүдч нүг цэлмэг болоо тий. Тэр тэгээд ус орон болноор хавал би тэрний болоог үзэх дуртай. Их өөр үнцгийг харуулдаг байхгүй. Тэр одоо нутгаар тухайн ус орны талаар яг бидний мэдээ гэсэн зүйлийг амьдрал ахуйн ямар хөө гэдэг. Яг бод хөдөл төр ямар юм. Тэгэхээр ингээд тэгж явж ирсэн хүний дараа нэг нэрээр ингээд сонсчихсон.
бид нар чинь бас нэг гайгүй байна. Монгол бол. Бид өөрсдөө болохгүй гэж яриад байгаа болохоос биш. Тэгээ яваад утцсан хүн чинь ингээд мэддэг юм байл л да. Тэрнтэй адилхан ингээд бас нутгаар нь бас жоо холдоо тэгээ яваад ингээд харьцуулт ихлээр хүн илүү их боддоор харддаг болчтой. Тэгээ бидний одоо сул тал болохгүй байгаа зүйл юу нэ болж байгаа нь юу нэ. Тэгээд онцлог маань юу вэ? Чинь Бороо аймаг руу өгч нь одоо орж гарах үдэл тухталтын хаалга их чухал. Тий. Том хаалгатай Бороо аймаг руу. Тий. Хээ уулзсан, морь мал уулсан. Манай донтыг хаалга их дургуй шүү дээ. Тий. Нэг хаалга ингээд хийх гэж байгаа ингээд 50 гол доотлолт нь тэгэл битэл хаалгыг арай өөр бодцын бүтээг. Энд чинь нутгийнхны онцлог байна шүү дээ. Энд чинь илүү прагматик, илүү боддоор хардаг. Мөнгөс илүү үр дүнтэй юм зарцуулсан санаа шүү дээ. Зүгээр хаалга гэсэн зурвал. Тий. Тэгээд ингэж нутаг орон тэгээд хүмүүсийн хандлах одоо юмыг үзэх үзлэгээд бүх юм өөр. Тэгээд орончуудад бол тийм онцлогтой юм билээ. Тийм болохоор ингээд бас ингээд нэгдэж нийлээд ер нь хүмүүсийн бас нэг ялангуяа нутаг орон хүмүүсийн талаарх тийм одоо тийм сайхан юм хийгүүл ийдсэн одоо өөртөө чинь бас санал нэг байна. Сүүлд би ингэж байгаа юм. Одоо ер нь энгийн юм чинь их сайхан юм байна гэдэг зүйл рүү ойлгоод сүүлд дуулаад байгаа харсан уу? Орцсон их дуулж байгаа. Тийм үлээ. Тэгээ зөв шүү дээ. Бас нэг юм соёлын юм бас нэг юм юу бас хүүхдэд үзүүлэх хэрэгтэй л дээ залуучуудад. Ер нь бас хүн энгийн байх тусмаа гоё шүү дээ. Тий. Хүнд одоо энгийнээс өөр гоё зүйл гэж амьдрал бий байхгүй шүү дээ. Тэгээ амьдрал ч өөрөө энгийн байх тусмаа хүнд их тэргүй амар болчихдог шүү дээ. Би одоо гэдэг мянгат одоо 2 амьд л амьдарч байна. Тэр хүүхдтэйгээ амьдарч байна. Гэхдээ тэгээд болж ийл шүү дээ. Одоо тийм одоо том байшин юу нь явал шаардлага алга. Тий. Тэгээд тэндээ амьдраад болж лээ. Гэртээ одоо ойр зур яваад энэ хот шиг биш маа дорч чинь тий. Тэгээд бүх юм ойрхон биш шүү дээ. Түүжрэл алга. Тэгэхээр энэ чинь тэгээд ер нь тийм энгийн байхад бол болохоор л газар шүү дээ. Нэг би нэг бичлэг харж ирсэн. Зах дээр нь дуулжсэн залуу тий. Тэр чинь манай дорнтын залуу юм байна. Тэгээд нөгөө контейнертэй дуучин гэдэг чинь шүү дээ. Мэдхүү. Нөгөө корона үрээд бүгд ингэ хоригдсон шүү дээ. Тэгээд гар зорж болохгүй хүмүүс ингээд тэр контейнерд дуулдаг залуу мөн тий. Тэр контейнер дээр гарч ирээд дуулсан залуу чинь манай дорнт тэр залуу. Зөв. Их сайхан дуулж илээ шүү дээ. Харин тий. Маш энгийн. Одоо тэгээд ер нь бол хүмүүсийг одоо стресс төлөхгүй байх. Ялангуяа олон нийтийн сүлжээнд бол эрг хандлагатай юм бол зүгээр л санагддаг. Ямар нэгэн зорилгогүй тий. Тэгээд өөрөөр сайхан юм өтө орчин гоё шүү дээ. Би өөрөө чинь хийж байгаа зүйлийг хардаг орцсон дуулж илээ бас хүмүүстэй нийлд дуулж илээ хүний баяр дээр нь очиж дуулж өгч илээ тийм сайхан шүү дээ чинь одоо дэлгэрэгч рүү очиж дуулсан өчигдөр Мухадрын чимэн давлгаанд нэгдэж орцсон дуулсан манай ихтгэл дэвлэлтийн ч Мухадрын чинь сайхан дуулдаг шүү дээ ер нь тийм сайхан залуу стилтэй хүн шүү дээ тийм тий за баярлалаа тэгээд надад их бас сайхан санагдаж байна ер нь утгатай яриад хүмүүстэй ийм сайхан нэг ийм гоё яриа өрнүүлэх бас сайхан энэ бас аялын нэг хэсэг бас байдаг. Тэгээ хүмүүстэй энгийн сайхан ярилцдаг юм контент бэлтгэх юмсан гэж бас бодож байгаа. Тэгээ энэ нэвтрүүлэгт маань бас зөвшөөрөөд оролцож бас чөлөөтэй сайхан ярилцсан танд баярлалаа. За мөн одоо таньч баярлалаа. Надыг бас энэ сайхан нэвтрүүлэгт оруулсанд. За сайхан тэгээд одоо ер нь тэгээд зөвхөн одоо ажиллахаас илүүтэйгээр олон асуудлаар ярилцлаа. Тийм болохоор би өөртөө чинь түрүүний ярьсан дээр одоо сайхан энгийн байх, нэг л байх тэгээд энэ нэвтрүүлгээр бас олон хүнийг бас оруулж утга орныхоо болон бусдад өөр газар байж байгаа хүмүүсийг оруулж өсөө сайхан тийм олон сайхан шинэлэг санаа гаргахаар ийм одоо уран бүтээл хийхийг танд хүсье. Ажил амжилт. Баярлалаа. сайхан гинэ моги освеш монхио